За сайн байцгаана уу хүүхдүүд. Сайн байна уу? За өнөөдөр их хурцын баярын өдрийг тохиолдуулаад энэ ч зөвхөн товч уулзалт хийгээд асуух зүйлээ асуугаад тэгээд улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орно. Парламентын боловсролын мэтгэлцээний тэмцээнд орж шалгасан хүүхдүүдтэй хамт парламентын мэтгэлцээний өсвөрийн парламентын мэтгэлцээнийг зохион байгуулна. Манай хаврын баяр дээрийн төрийн талбай барьсан. Тийм үү? Хаврын баяр дээр төрийн талбай барьсан уу? Төрийн талбай ямар өчтэй вэ хөө? Багш нь сайн хэлж өгөөгүй юу? Тэгвэл төрийн талбайгаа та нарт тайлбарлаж өгөх үү? За Монгол Улсын үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 5 дугаар хэсэг зааснаар төрийн талбай нь улаан, хөх, улаан хосолсон. Улаан, хөх, улаан ийм гурван өнгөтэй ийм хосолсон байна. Талбайны 3 хуваасны нэг хэмжээтэй дунд хэсэг нь бол мөнх хөх тэнгэрийн Монгол Улсын мөнх хөх тэнгэр, хоёр тал нь бол Мандан Бадрахын бэлэгдэл гал улаан өнгөтэй байна гэж. За тэгвэл Соёмбийг мэд хүүхд гаргаа өргөж. За Соём ямар ч юм? Тэсийн нар савыг бэлэгдээд галыг бэлэгдэг голтой арга бэлэгтэй. Тэгээд албан ёсны үндсэн хууль ном судалт байхгүй ч гэсэн манай ээж тайлбарч өгснэг ярив. Манай ээж над багт ингэж тайлбарч өгч байсан. Соёмбийг биш үү? Энэ голоос нэхлээ. Голын загас бол юу вэ гэхээр загас нүдэ хизээч андгүй амт учраас ард түмэн эрэгтэй эмэгтэй ялгаагүй, эр юм ялгаагүй амар амгалан амьдарч байгааг билэж байгаа. Ард Монголын ард түмэн гэж надад тайлбарч өгч байна. Тэгээ энийгээ бол ард түмнээ бол энэ хоёр талд нь юм хан хэрэм байгаа үст те. Ингэж ард түмнийг амар амгалан байлгаж цэнгэл жаргалтай байлгахт нь ингэж хамгаалж байна гэсэн юм. За энэ доошоо хасан сум нь бол дотоодын дайсныг ингэж дарж явах төрийн бэлэгдэл. Энэ бол гадны дайсныг дарж явах бэлэгдэл. Ингээ манай улсын хоёр талд ийм хоёр том хан баг нь байна гэж үздэг. За энэ дээдлд нөгөө нар сар гал гурав биш үү? Энэ бол 2200 жилийн өмнө хүннүүгийн их гүрний үеэс энэ сүлд бэлэгдлийг ашиглаж ирсэн түүхтэй. Нар сар мөнх хөх тэнгэрийнхаа дор Монгол улс бол үн мөнх Мандан Бадрахын бэлэгдэл гэж тайлбарладаг. За төрийн сүлд гэж энэ байна тийм ээ. Төрийн сүлд бол энэ ариун цагааны бэлэгдэл энэ Бадамдын ухаа цагаан цэцгэн дээр энэ мөнх хөх тэнгэр дор Монгол улс одоо юм эрхчлөөт гэж бэлэгдэж байгаа. Сүлдний хүрээний магнаа хэсэгт бол энэ эрт ирээдүй одоо цагийг бэлэгдсэн хүслийг хангах чинь чандмын эрдэнэ бас энд байгаа. Чандмын эрднийг төрсөлсөн байна. Доод хэсэгт их газрыг төлөөлсөн ногоон дэлхийгээ төлөөлсөн ногоон дэлхий байна. За ашид дэвчхийн үлзий хутаг орцын хүрдийг бэлэгдсэн. За асуулт байна уу? За ямар асуулт байна? Манай гэрт нэг туг байсан. Тэдээс нэг 3 туг байсан. Тийм үү? Ийм туг байсан уу? Энэ бол Монгол төрийн талбай. Аав ээжтэйгээ нэр унжсан. Тийм үү? Би өөр ганцаараа унжаадгүй. Мөрөө яасан байгаад би суугаад байна. Тэгээ хөдөө явж байгаа л морь унж утсан юм ба шүү дээ тий. Сайн байна. Чи юм нэстэг морь үзсэн үү? Ийм далавчтай морь үзсэн үү? Болдгоо морь өгөн дээр гардаг уу? Болдгоо морь өгөн дээр гардаг. Шууд нисчих үү? За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгах мэдлээ. За өнөөдрийн чуулганы хуралдаан нээсний мэдэгдэе. За ингээ хүүхдийн баяр зориулж өнөөдөр бас тусгай хуралдаа хуралдаж байна. Сайхан баярын өдөр хүүхдүүдтэйгээ санал бодлоо солилцохоор манай багш нар ч гэсэн хамт ирсэн байна. За хуралдаанд Карл Попперийн загвар мэтгэлцээнд оролцсон 64 багийн 8 багийн гишүүн сурагчид нийт 64 багаас
За олон улсын хүүхд эрхийг хамгаалах өдрийн хүрээнд улсын их хурлын даргын урилгаар төрийн ордонд зочилж байгаа нийт 50 сурагч багш нар мөн улсын их хурлын тамгын газрын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байна. Тэгээ өнөөдөр өглөөнөөс эхлээд та нар хүүхдүүдийн маань уран мэтгэлцэн залгуулад манай Ахмад туршлагатай эрдэмтдийн маань эрдэмшлэгээний хурал мэтгэлцэн. За одоо ингээ парламентын мэтгэлцээ үргэлжлэх юм өнөөдрийн арга хэмжээч гэсэн нэгэн баяр болж нэмнэ гэж итгэж байна. Ингээ чуулганы хуралдаанаар хэлцэх асуудлыг танилцуулъя. За хүүхдийн захин мэрэглээнд хязгаарлалт тавих шаардлагатай эсэх асуудлыг хэлцэнэ. За хэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлэх сурагч байна уу? За болор оролцогчоор таслалаа. За одоо эхлээд сайхан заяа үг хэлнэ. 3 минут. За бүгдний өндөр мэд. Тэгээд бид бүгд утга агуулгыг биш зүгээр л сав баглаа бодлыг хардаг болчихжээ гэдэг үг. Энэ үгийг яг Уругвай улсын сэтгүүлч хэлчихсэн мохгой Эдуардо Галиано гэдэг хүн хэлчихсэн. Яг үүнээс үзэх юм бол бид бүгд агуулгын хүрээнд харах ёстой. Агуулгыг хараад үзэх юм бол хүүхдийн захин мэрэглээнд хязгаарлалт тавих гэдэг нь хүүхэд яг яагаад тэр утсыг оролдоод байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Нөгөө нэг ийм асуудлууд байгаа л да хүүхэд өөр юм хийх одоо боломжгүй байгаа учраас ч юм уу эсвэл нөгөө үнэхээр хэрэглэх хэрэгцээ шаардлага байгаа учраас яг захин мэрэглээнд одоо захимаар хэрэглэх буюу утсаа хэрэгжилж байгаа. Тэгээ нөгөө эцэгчүүдийн харж байгаагаар бол зүгээр бид нар утсаа оруулж байгаа юм шиг харагддаг байхгүй юу. Гэхдээ яг үнийн эрэхтэй бид бүгд утсаараа бүх зүйлээ зохицуулдаг болчихсон. Тэгээ яг хүүхдэд 21-р тэр зам 21-р зууны хүүхдэд ингээд хэрэглээнд нь хязгаарлалт тавих шаардлагагүй харин зүгээр л зөв ашиглах боломжийг хангах хэрэгтэй байна. Захим хэрэглээ байхгүй байсан бол яах вэ? Захим хэрэглээ байхгүй байсан бол цар тахлын үед бид нар суралцах боломж байхгүй болно. Энэ бол захим хэрэглээний яалтчгүй сайн тал. Бага насны хүүхэд, тэтгэврийн бага насны хүүхдүүд байгаа шүү дээ. Тэд нар YouTube ч юм уу бусад захим хэрэгслийг ашиглаж хэл сурдаг. Цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл хай гэл өнгөө хүртэл англиар ч юм уу өөр улсын хэлээр хэл сурдаг. Энэ болохоор бага наснаас суралцах арга барилаа олох, эсвэл суралцахдаа юу өөрт нь хэрэгтэй байгааг цэцэрлэгт ороогүй хүүхэд хүртэл сурж байгаа нь үнэхээр энэ захим хэрэглээний тал сайн тал гарч байгаа. Тийм учраас захим хэрэглээ тодорхой хэмжээнд байх ёстой гэж үзэж байна. Захим хэрэглээ гэдэг зүйл нь хүний эрүүл мэндэд, хүүхдийн эрүүл мэндэд маш ихээр сөрөг нөлөөллүүдийг үзүүлээд байна шүү дээ. За тий ямар жишээ гэх юм бол дэлгэцэн сихэр гэдэг зүйл нь маш хэмжээгээр донтуулдаг. За тэгээд донцноосоо болоод тархинд нь өөрчлөлт гардаг. За мөн нүдний хараа муудах гэх мэтчлэн байдлаар маш хэмжээний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлттэй байгаад байгаа учраас 6-аас 12 насны хүүхдүүдэд заавалжгүйгээр хязгаарлалт өгөх шаардлагатай болоод байгаамаа. Захим хэрэглээ гэдэг зүйл хэд их донтчхороо харилцах тал дээр асуудалтай social anxiety буюу нийгмээс айцтай болж эхэлдэг. Бүрэн хязгаарлах бус цагийн хязгаарлалаар хязгаарлалт тавиад өгчих юм бол захим хэрэглээ гэдэг зүйл хязгаарлалт тавьж болж өгöd байгаамаа. Бүгдээрээ вебсайтуудад нь одоо энэ шүүлтүргүй хит их мэдээлэл дээр нь хязгаарлалт тавих ёстой маа. Хүүхдүүдийн ашиглалт нь бишээ гэсэн санаа гаргаж өгч байна. Бид амьтад биш, бид нарыг хааж хязгаарлах ёсгүй. Харин бид нар ухаанд хүүхдүүд, ухаанд хүмүүс болохоор биднэрт зөвлөмж мэдээллийг өгөх юм бол бид бүхэн цаг ашиглалт хэрхэн зөв захим мэрэглээг ашиглах вэ гэдгийг бид нар сурах болно. За сурагчид үг хэлж дууслаа. 0-5 насныхны хувьд хэлэх үг байгаа юу? Төлөөл арай зөвхөн хоорондоо ярилцгаагаад байна уу? За хүүхдийн захин мэрэглээнд хязгаарлалт тавих шаардлагатай гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулнаа. За манай хүүхдүүд их сайн ярьлаа шүү. Захин орчинд захим хэрэглээг хязгаарлахыг дэмжсэнгүй шүү дээ тий. За одоо бол бид энэ Монгол төрийн хүндэтгэлийн бэлэгдэл энэ 9 үл цагаан товгийн дээр үргэлжлээд байна. Эзэн Чингис хааны үеэс энэ 9 үл цагаан тов гэж энэ төрийн их бэлэгдэл байсан. Наадмаар яадаг үлээ? Хүндэтгэлтэйгээр наадмын талбайдаа залж сэнгүүлдэг. Бүх аймгийн адуун сүрэг дотроос шилж бүх аймгийн адуун сүрэг орсон. Орхон аймгийнч орсон, Дархан аймгийнч орсон. За баруун талаа Ус Баян хөлгийн хавьд
Сүхбаатарт орно ингээд бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-с урт дил сүүлээр ганцхан хувь үлдсэн. Суурьнд нь одоо энд Монгол улсын газар шороо, эрдэнийн чулуу бүх дээдсийн дээдийг оруулсан гэж нэрлэдэг. Тогны орой хэсгийг гангаар сэлсэн, жийжүүдсэн хээтэй сэрэ хэлбэрийн гэлбэр байна. За энэ их цагаан тогны гэлбэрийн үзүүт дээшээ дүрлцэн асж байгаа галын дүл байрлуулсан байгаа биз. 3 гал гэж өнгөрсөн одоо ирээдүйн цагийг харуулсан. За төрийн тог нь бол шаргал хээтэй цагаан хормойгоор хийсэн 4 хилд манжлаг өхий бүстүүртэй байгаа юм. За ингэж л одоо Монгол төвний шүтэн энэ их цагаан сүлдээ бүтээж ингэж залсан ийм түүхтэй юм. Ийм учиртай юм шүү хүүхдүүд. Хүүхдүүд төрийн бэлэг тэмдэг, төрийн далбаа, төрийн сүлд, төрийн их цагаан туг дээр нь юунаас бүтгэлээ? Төрийн дуулаас бүрднэ. Их Орсын гишүүдийн хорцдог өрөөс орсон. Мэдээдээс үддэг гэсэн нэг өрөөс орж үтсэн. Яг амьд нэг том туг харагдаад идэг гэсэн чинь амьдаар нарсч бүр том туг байсан байдэ. Миний яг зургатаар үзчихснээс бол хамаагүй л гоё юм байна. Тэгээд олон юм мэдэж авлаа. Нөгөө зургатаар болохоор штэ зөвхөн хурлын техникийг харж байсан. Гэхдээ өнөөдөр бол өөрөө бүр биеэр очиод гоё өөр өрөөнүүдийн үзээд гоё улсын тугийг харсан. Сонирхолтой нэг байл тэгээд их хурлын юм дээр ингээд догоо юм хорлож адэр юм дээр суух гоё юмсан. Тэгээд тэрийг мэдгэлж авах бас гоё юмсан. Миний хувьд болохоор яг 17 настай. Яг дараа жил бол Хүүхдийн баяр тэмдэглэхгүй. Тийм учраас хамгийн сүүлийн Хүүхдийн баяр баг зэрэг тийм зонгонтой байгаа. Гэхдээ за үеийнхаа нэнзтэй болон яг ингээд дүү нартай яг Хүүхдийн баяр гэдэг болохоор нэг тийм тэмдэглээд өнгөрдөг баяр биш. Яг тийм чиний хүүхэд гэдэг чинь онцлогийг ингээд чиний хүүхэд шүү гэдэг үн цэнийг мэдрүүлж байгаа баяр болохоор айгу тийм ач холбогдол өгж тэмдэглээр хэлж үсэн. Бид хоёр чинь нэг хүүхдийн орд нэг дугууланд явдаг. Тэгээд яг миний хувьд бол ийшээ тийшээ яваад дуулаад явах илүү гоё. Би болохоор Хүүхдийн баяраар гоё уншдаг ном, тэгээд математикийн ном, тэгээд пазл юм уу лего авах туфтаа. Тамала бид нар энэ улсыг хөгжүүлэх хүмүүс нь бид нар энэ улсыг өөдөн татах хүмүүс. Бид нар энэ улсын иргэд. Тийм болохоор бид нар энэ хичээлээ сайн ирэх хэрэгтэй. Тэгээд Хүүхдийн баярын мэд хүргэе. Хүүхдийн баярын мэд хүргэе.